Жек Лондоны зохиол Саран хөндөй. Төгсгөлийн 31-р хэсэг. Нэг өдөр Билл нэлээд баяр хөөртэй байсан тул саксоныг цаашлуулан "Саксон минь, чи бид хоёр нэгэнтээ тооцоо ярьж эхэлсэн болохоор чи Хаазл хаати хоёроо ямар үнэтэй захих нь үн хичнээн гэж бодож байна уу? Яах нь? Хэрэгтэй болоод л асууж байна. Тэгвэл чиний авсан үн $300 л байж таарна. Тийм үү. Тийм байж гэснэ Билл нэлээд бодсны дараа. Уг нь хамаагүй илүү баймаар. Гэсэн чи яах вэ? Чиний хэлж байгаа гарал болог. Одоо харин хоёулаа тооцоогоо бодъё. Чи надад $300 өгөх ёстой байхаа. Бүр дэрэмчин гарч ирэх нэ? Огт тийм биш шүү. Өвс тэжээлийн үн өгөхгүй гэж юу? Гэд Билл улам цаашлуулан. Чимийн сохор зоосогч дансандаа алдалгүй хөтөлдөг Нямбай авгаа байж наадтай тэр хоёр адууны тооцоо хийхэд хүрч байна шүү дээ. Би тэр хоёрыг ашиглалгүй хичнээн ч удав таг мартаж гэлээ. Чи онгыг авна штэ. Надад миний аж ахуйд сайн үйлдвэрийн адуу огт хэрэггүй. Хаазл хаати хоёроор шороо зөөлгөхөө ингэсгэд бүр болно. Ер нь тийм ажил зүтгүүлэхэд хайрын адгуус. Оронд нь надад өөр хоёр юм харж яваарэ. Олоо тэрвэл чамд үнийг нөгнө. Харин дайвар өнөхгүй шүү. Тэгвэл би Хаазл хаати хоёроо буцааж авах шивдээ. Харин чи удаан хугацаагаар ашиглаж байсан болохоор ашигласны бүх хөлсийг нь төлөөрэй. Чи надаас Хаазл хаати хоёрыг ацаглуулсны хөлсийг нэхэж байгаа бол би хоол ундны тооцоо гаргаж нэхэн шүү гэж саксон чамайг чадлаа гэсэн байдалтай хэлв. Чамайг хоол ундны тооцоо гаргаж мөнгө нэхвэл би энэ байшинд зарсан мөнгөний хөг чамаас нэхэндээ гэхэд саксон инээд алдан. Бааш маань чи бид хоёрын дундын өмч учраас чи хөө нэхэж чадахгүй гэлээ. Биелэхэд дургуутсаж буй байдал үзүүлэн сөрхий хүнгэнэж яг бөөрлөө зогчих шиг боллоо. Унтал дээлслээ. За энэ ч яах вэ? Манай байшин гэдэг чихэнд яасан сайхан чимхтэй сонсогдно. Манай байшин гэж дахин хэлснэ. Чи бид хоёр анх суугаад хүсэл мөрөөдлийнхөө дээдийг юу гэж байлаа? Тогтмол ажилтаа болгосон, жаахан хувцс хунархан, гэрийн аар саархан тавилгатай болгосон. Хуучин муу сайн тийм юм хөлснийхөө мөнгийг яаж төлдөг вүлээ гэж зовж байж билээ. Чиний ачаар л бид хоёр одоо дундын хөрөнгө гэж ярих юмтай болжээ гэв. Юун чиний ачаар гэж чамгүй бол би яах юм? Чийл хөлс хүчээ гаргасных манайх энэ зэрэгтэй болсон. Гов юм уу, Чанчевгэн, Юхи, Паул авгаан цалин хөлсийг чиний олсон мөнгөөр л төлж байна шүү дээ гэд мөр боглогынх нь булчин инхрийлэн илж. Бил минь энэний чинь л хүч шүү дээ гэв. Хаанаас та чиний толгойн ач. Чийл ухаантайх. Өдөрдөх толгойгүй бол ямар ч булчин байгаад хэрэггүй. Ажил хаяхаас урагштыг зодож жанчих, гэртээ суусан хүнийг гөвших, аригтаар сууж өөдгөө авирлахаас өөр илэнцгэн хийж чадах билээ. Миний толгойн бодсон цорын ганц зөв бодол байдаг юм. Энэ бол чамтаа суух гэсэн бодол. Саксон минь чамтайгаа суугаагүй бол би бүр баларх байсан. Яг үнэн шүү. Хаанаас та чи намайг угаалгын хар ажлаас гаргаж аваагүй бол би ямар юм болох байсан бол? Тэндээс насандаа мултарч чадахгүй нэг муу арчаагүй ядуу охин одоо хүртэл тэндээ салгалж байх байсан биз? Мортимер авга $5,000 байхад надад чи минь байна гэхэд Билл ихэд баярлаж амьдралын бэрхшээлийг даван гаргахад эрэгтэй хүнийг бодвол эмэгтэй хүнд илүү хэцүү. Харин чи бид хоёр бол аль нь бие биедээ хэрэгтэй байж шүү. Хоёул тэргэнд хөлөлсөн хос морь шиг л зүтгсэн юмыг дандаа хамжиж байлаа. Тусдаа бол чийж угаалгын газар үйлэн үзэж би ч их бодохдол Оклендийн жүчээнд хөлсөн шавхаж бүжиг таанцны газараар тэнэж байх байсан биз? Дүүрэн ногоо атсан тэрэгтэй Хаазл хаати хоёрыг ажилчид хашааны хаалгаар хөдлөн гаргалаа. Торго мэтүс нь нарны туяанд алтан очийг ялалзах хээгчгүйгээ Билл хөтөлсөөр хашаанд орж ирэхийг саксон ажиглан харж зогсох нь Мадреногийнхны эцгийн үүрэг гүйцэтгэж буй мэт ажээ. Сайн үйлдвэрийн хязаалангүй, цогвшор боловч муу зангүй, арьс нь тамхины цаас мэт уран нэмгэн,
торг дурд мэт зөөлөн хошуутай. Хулан тахнаас хурдан адгуустаа амьсгалж байгаа уушиг нь сарталцах хамрын Рамана гэдэг юм. Испани нэр нь. Морганы адуун сүрг үржүүлэх газрын удам гэж бэл Саксоны хажууд хурч ирээд хөтөлж яваа залуухан гүүгээ магтав. Саксон гараа яйта гэсэн байдалтай атгаж тавин хоолон жичрэн худалдах юм уу гэхэд худалд нь гэхээр нь чамд үзүүлэхээр аваад ирлээ шүү дээ гэв. Даанч хүнтэй байх та. Саксон ийм гайхамшигт морьтой болно гэдэгт итгэж ятан сэтгэл нь хөдлөнө. Үнний талаар санаа зовлтгүй. Тоосгоны үлдрийн мөнгөөр авах болохоор чиний ногооны мөнгө орохгүй. Авъя гэд нэг л үг хэлэх юм бол чинийх боллоо. За, яах вэ? Атаахан. Саксон мордож үзэх гэтэл өргөж байна. Жаахан хүлээзэн би өөрийнхөө морийг уяатгая. Наадах чинь давируулд дассан Испани үлдрийн гүү. Гэхдээ зочоогод хэрэггүй. Алгуур тайван үзээрэй. Эрхлүүлж яар. Үгүй чинь андахгүй ойлгоно. Сэргэлэн адгуус шүү гэж биелхэлв. Саксон толгой дохин хашааны хаалгаар харвсан сум мэт хурдлан гарч замаар орно давхиулв. Дөлгөөхөн болонгийн хаалганы хажуугаар давхин өнгөрөхдөө Клара Хестингст гар өргөн мэдлээд гэрвшүү голын хавцлыг чиглэн одов. Буцаад ирэхэд морин усан хулганд болтлоо хөлөрсөн байв. Саксон байшин малын хашаа сарвж жимсгний бут цэцгийн мандлуудаа тойрон яваад өөрийнхөө өмч газрын яг зааг дээр мортойгоо очиод тамхиан татаж байсан биелийнхэн дэргэд ирэв. Хоёул модны завсраар үзэгдэх нугыг харав. Гэвч тэр бол нэгэнт нуга биш. Харин тэг дөрвөлжин буюу тэгш өнцөгт эсвэл нарийнхан зурус болгон тун нарийн хуваасан янз бүрийн ногоон өнгө аястай талбар болжээ. Гов юм чанчи хоёр өргөн хүрээтэй хятад сүрлэн бүрх толгойдон өмсчгöd сонгон суулгаж байна. Өвгөн юухи услах гол сувгийн дэргэд модон анцсаар хажуу хавийн гуу сувгийг засахын засаж дарахын дарж байна. Хашааны арын нэг сүйдрвчнээс алхны дуу сонсогдох нь Карлсен хайрцагсан ногоог төмөр утсаар баглаж буй бололтой. Байшинт нь Паул авга цээл сайхан хоолой хангинуулан бурхныхаа номыг унших бас өндөг нухах сонстно. Посом нохойн хаа нэгтээ хэрэм хараад димил уурсан догшноор хуцсан. Биэл тамхианарч утааг нь гаргах бөгөөд нугаа ширтсээр ам. Саксон ягд чим сэтгэл нь түгшмээр янзтай болоход биелийн жолоогоо атгсан гар эмээлийнхэн бүрэг дээр байхыг үзээд сул гар дээр нь гараа аярхан тавилаа. Биэл хөлөрсөн морийн яаралгүй харж байснаа огт юу ч ажиглаагүй мэтэр Саксоныхоо өөдөөс харснаа сая л нойрноосоо сэрж бүх хүн шиг. Эрчимтэй ногооны аж ахуйн хувьд гэвэл Сан Леандрогийн тэр португалчуудаас манайх одоо дутх юм алга. Хичнээн сайхан ус байна. Харахгүй юу? Дөрвөн хөллөж бай гадал уугаад баймаар мөн ч сайхан амтлаг ус шүү гэхэд Саксон. Хэлээд яах вэ? Ийм уур амьсгалтай газар ус аргаж чадахгүй байна гэдэг чинь гэж баяртай хэлв. Манайхаас яваад өгнө гэж байхгүй сайхан юм та. Тэгэхэр айлтгүй. Бороо орохгүй хатах дээр хөрвөл хажууд минь сономоо мөрөн байна. Тэр хаашаач алга болохгүй. Мотортой хөөрөг тавиад л гүйцээ. Тийм юм хийх хэрэгцээ гарахгүй үсттэй биелмэн. Би өвгөн Томсноос усны талаар нэг асуухад 53 оноос хойш энд суула. Тэгэхэд энэ хүндэд гам болж ургац алдаж байсан тохиолдол ганц ч гараагүй. Манай энд чинь бороо хэрэгтэй үедээ орж байдаг газар та гэсэн юмдаг. Хоёулаа жаахан зугаалах уу? Ажил чинь гайгүй юу? Гэж бил гинт санал гаргав. Тэгээл дээ. Харин эхлээд юу болсныг ярьжээ л. Би л өөдөөс нь зэрвсгэн харснаа. Юу ч болоогүй. Гэхдээ би худлаа хэлсэн юм. Эртээрээ хизээ боловч чамд нэгэнт мэдгэтгэхээс хойш яа гэхэв. Шэван өвгний алтных нь нөөц дуусчаад одоо галзуурахад ганц хуруу дутуу гихч болчиход байгаа юм байна гэв. Юун алтны нөөц? Шаврыг нь хэлж байхгүй юу? Алт тал гэсэн үг. Тоосгоны үйлдвэрт дэлэн бүрийг нь 20 центээр өгч байж. Саксон сүйрлийн царх хэмжээг нь дор нухаарч. Чиний шавар зөх гэрээч өнгөрхөн тэрв. Үйлдвэрийнхэн юу гэлцэх юм? Тэд энэ байдлаа нууж байгаач гэсэн сэтгэлээр унаж гүйцсэн байна. Бүтэн 7 хоногийн турш ууланд газар ухуулж, өрөмдүүлж олж авчирсан элдв хог новшийн өнөө Япон мэрэгжилтэн нь олон шин нойргүй шинжилжээ. Тэд тоосхих онцгой шавар хайгаад тэр нь ч олдож өгдөггүй. Тийм элбэг байдаг зүйл биш юм байж. Шэваны шаврыг шинжилсэн мэрэгжилтэнгүүд нь
маш тэнэг алдаа гаргасан юм уу? Эсвэл газар шорооны ажлыг ёсоор нь хийхээс залхуурсан ч байж магадгүй юм та. Ямар ч болтугай эндх шаврын нөөцийг даанч хэтэрхий ихтүүлж тооцоолч. Харин ч санаа зовх хэрэггүй. Яаж ийгээд болно бах. Санаа зовлаа гэд ямар тус болох биш. Тос болно шүү. Рамоныг худалдаж авах боли. Энд ч санаа зовлтгүй. Би худалдаж авна. Миний өсөргөж байгаа панц 8-ны дотор энэ зэргийн үн бол юу ч биш. Би морьдо дуртай цагтаал худалдаж орхин шүү дээ. Надад бишгүй их орлого оруулсан. Ер нь тоосгоны үйлдвэртэй хийсэн гэрээ бол надад ашиг орлоготой ажил байсан. Манай энэ нутагт зам засах ажилд морь хацгалбал яасан юм? Энэ тухай би бодсон. Завшаан гарвал алдахгүй л ашиглана. Чулуу олборлох газрын ажил дахин сэргэх юм гэсэн цуу яриа байгаа. Нөгөө залуу нь Puget Sound руу юм уу нэг тийш явсан гэвүүдээ. Мордийнхоо олонхыг зарах дээр хүрлээж гисэн надад зүйдтэй юм ер болохгүй. Манайх чиний эрхэлж байгаа ногооныхаа ажилдаа үлдэх юм чинь. Энэ бол хөдлөшгүй ашигтай найдвартай ажил. Яг нь одоо байгаа байдлаас жаахан доордох л байх. Нэрдөө л юм. Одоо би хөдөөний ажлаа сайхан нэгэнт болсон. Энд хурц ирээд би хичнээн их юм хийж болохыг ойлгосон. Суусан газараас шараа хатах нэг ихчил болсон да. За одоо хоёулаа хаашаа явах чихэлдэ гэлээ. Манай хоёр аяархан дэргүүлж хашааны хаалганы цаана гарахад мордийнхэн туурайн төвөргөн пижигнэх хагаад тийхүү явсаар гүүрэн дээр давхин гарч хээлийн аж ахуйн хажуугаар өнгөрөн гэрвшиг голын хавцлыг чиглэн одлоо. Саксон Санамаа уулын хормойд орших өөрийнхөө нугыг эргэж харахаар шийдсэн аж. Би шаврын тухай уран муутай яриаг төр боловч мартагнахыг бодож ингэж ярьлаа. Саксон өнөөдөр би Рамоныг авчрахаар явахдаа нэг сони юм дуулсан. Өнөөх 140 га газрын асуудал яригдж байгаа юм байна. Замда Шаваны хүүтэй тааралдаад яагаад ч билээ өөрөө ч мэдсэнгүй зүгээр л тоглоомоор аав чинь надад тэр газраас түрээсээр өгөхгүй болов гэд асуусан чинь яасан гэж санана. Тэр 140 га газар нь ер нь өөрийнх нь биш түрээсийн газар юм гин. Тэгээд л малаа дандаа тэнд бэлчээдэг байх нь. Эргэн тойрных нь газар бүгд өвгнийх юм байна. Өвгний газрын дотор байгаа газрын байх л да. Дараа нь Пинктэй тааралдаад асуухад тэр чинь Хэл Ярдын газар гин. Хэл Ярда зарчхыг гэхээр өвгөн тохирох нь өвдгүй юм гин. Тэгээд буцах замдаа Пенэхэр орлоо. Манер дарахныхаа ажлыг орхичихсан байна. Моринд дайруулад нуруу нь хөдөлж болдгүй гин. Тэгээд үл хөдлөх хөрөнгө дамлах ажил хийх болж. Пен тэр газрыг Хэл Ярдад худалдах санаатай. Тэр ч бүхэл худалдах газрын нэрэнд оруулсан гэж байна лээ. Шаван бэлчээр газрын тахлаж гүйцэж байгаа болохоор түрээсийнхэн хугацааг сонгохгүй гэж шийдсэн юм гэж ярив. Саксон Бэл хоёр гэрвшиг голын хавцлаас гарч эрэмг дээр нь мордийнхаа амыг татаж эргүүлэн зогсож хөлсөн болсон тэр нэг хэсэг газрынхаа дунд модод 3 толгойг ширтэв. Ямар ч болтугай энэ газрыг авах юмсан гэж Саксоныг хэлэхэд Бэл итгэлтэй боловч даруухнаар авах нь чавнаа. Шавар том жишээг нь дахиж үтсэн. Тэнд сүрг адууч багтах юм байна. Шинээр дээвэрлэхэд миний бодсноос бага зардал гарна. Одоохондоо энэ шавраас болоод Шаван бид хоёрын аль аль маань тэр газрыг худалдан авчиж чадахгүй байна л да. Гэв. Тэндээсээ тэд Саксоны нугад хүрв. Энэ бол энэ нутгийн хуучин хүн Томсны газар ажээ. Манай хоёр тэр хавьд мордоо уяад цааш явган яв. Томсон нуг дээрээ байж тэр хоёрыг очиход дуу дуугаа авалцсан минь тусаа мэдэлцэв. Өвсөө дөнгөж хадаад бухалджээ. Бүртийг ч үлгүй цэвцэлмэг салхихгүй дулаан өдөр тул тэд сүүдэр бараадахаар нугын цаад руу явсаар үл мэдэг нарийн жимээр орж алхлаа. Өхрийн жим байна. Энэ өхөн хавьцаа модны цаад талаар жаахан бэлчээр байж таарах нь. Мөрийг хөөгд явъя гэж Бэл хэлв. Бэлийг өгсөсхийн хэдэн зуун алхам явж 15 минут хэртэй хугацаа өнгөрөхөд уулын салгай бэлд өвс ногоо жигдэрсэн бэлчээр харагдав. 140 га газар багцаагаар гагцхөө тэр уулын бэлээс уруудан ганц 2 бээрийн төдийд орших ажээ. Харин манай хоёр өнөөх модод 3 толгойн төвшөнд нилээд дээр газар зогссоор байв. Бэл хөсөл мөрөөдөл болсон газраа үзэж ханав бололтой болоход Саксон дэрэгдэн очиод алс тэртэйг зааж "Тэр чинь юу гэж вэ? Хамгийн цаа талын толгойн зүүн талын жижиг хавцалд тэр газууртай газар байгаа юм харж байна уу?" Гэхдээ харавал
хавцлын хажуу дээр ямар нэгэн цагаан зурвас үзэгдэв. Нэрээ тийм байна шүү. Би бүгдийн 5 хуруу шиг нэгэнгүй мэднэ гэж боддог байсан чинь ийм зурвас байхыг ер нь хараагүй юм байна. Тэнд би өвлийн түрүүчээр очиж байсан. Тэнд нэвтршгүй ой ширэнг экс хан шиг хавцлал байсан да. Юу юм бол газрын халцархаа юм болов? Магадгүй. Бороо их орсны дараа нэрээ өөр юу байх вэ? Гэт бийлбүр шимтэн ширтснэ дуугай болов. Тэгснэ октоорын ярих шиг болж хэлярд гаг энэ 30-аар зарах юм гинлээ. Сайн муу гэж ялгалгүй бүхэлд нь тэгж бодох юм гэсэн. Тэгэхээр бүгд $4,200 болох нь. Бэйн үл хөдлөх хөрөнгө 8 айлах талаар шин тулгар байгаа болохоор надтай хацгаа хуваалцгий. Тэгэд хамгийн их хөнгөлөлт бүхээ болцлоор газар авна. Гоо юмгээс дахиад $400 зээлдий. Би бас морь тэрэгний мөнгө олно. Гэж яаран сандран хэлв. Чи чинь өнөөдөр энэ газрыг бүр хөдөлтөд авах нэ гэд инээд алдав. Би л хэлсэн үгийн чихнийхээ хажуугаар өнгөрөөж өөдөөс нь харснаа түүнийг ээж мартчихад тайрхаа ажилуулах хэрэгтэй. Ямаа нэма халуун дээрээ ямар нэг юм түргэн дээрээ гэсэн үгтэй гэж ганцаар хэлээд гэнэт жим даган урууцснаа. Саксан санаанд нарж эргэж хараад алив доош өгөөгөр хурдтал тэнд очиж юу болохыг үзье гэд өөрөө хурдан уруудаж нугын дундуур гарах хооронд Саксан юу ч асууж амжилгүй хоцрохгүй тулд багтрах төхөнгүй. Саксан түүнийг арай хийж гүйцээд үгүй ингэд юу байгаа юм гэхэд би шууд хариулахаас болзаар. За да мэдэхгүй дэмий юм байхаа да сүүлд хэлий гэж би л төгтчихв. Зам сайхантай газраар давхиулж уулын хэвгээ бэлээр цогөөлж дэргүүлсээр гэрвшүү голын игц хавцалд хурц ирхэн алдад алхуулж эхлэв. Биелийн дотор нилээд уужирсан бололтой байхыг Саксан завшиж аль түрүүнээс бодол санааг нь гжигдэх болсон зүйлээ ярьж эхлэв. Клара Хестингс манайд зочид ирнэ гэж өчигдөр надад ярьсан. Хезард хоол хоёул авгаатайгаа. Рой Бланшир ирэх гин. Саксан биелийн төвөгшөөнгүй янзтай байхыг харав. Дайчин эрийн толгой хөлгийн бүрээчийн тохиол сонсмогц ганц хийдэг шиг Бийл Бланшир гэдэг нэрийг сонсмогцоо өлс хийсэн ажээ. Хөх манан мэт бүрэлцэх нүднийх нь өнгөнд ёоз муутай өнгө гин өсчих очмит тодорх боллоо. Саксан болгоомжлон чи чинь хүнийг юу юуг л танил би чамайг явуулахгүй бариад байгаа биш шүү гэж хэлдэг байснаа болоод мөн ч ходож шүү гэхэд Бийл инэв хийлгчин айцснаа ёжтой байдлаар за яахав дээ Рой Бланшир ирвэл иржил байг надад дургуцах юм алга. Нэгэн тэл өнгөрснөөс хойш надад ч тийм дими шалгүй юмар хөөцөлдөж байх зав алга гэв. Бэл морой чөглөн хурдан алхуулснаа замын бартаа гайгүй олмогц хатрууллаа. Тэр хоёр хээлийн гадуур бас л дахин өнгөрчээ. Медраногийн хаалган дээр хурч ирээд Саксан чи хараад үдэл гэв. Чи үдэл би үдлэх болоогүй. Тэгвэл чамтай хамт бай. Юу болоод байгааг хэлэхгүй мүү? Одоохондоо хэлэхгүй. Хараад надгүйгээр үдэл. Үгүй шүү. Заавал чамтай хамт харина. Хоёул засмал замаар хагас бэр хэртээ давхиж эргээд биелийн босгосон том хаалганы дэрэгдүр өнгөрөн талбай дундуур гарч буйн цагаан тоос босдог замаар яв. Энэ бол Шеваны шаврын урхаа хүрдэг зам юм. 140 га газар эндээс баруун тийш байна. Өмнөөс нь 2 морин тэрэг буйн тоос татуулан айсв. Чиний морд байх чинь ямар гайхалтай юм. Чийл олигтойхон бодож орхиод байх юм бол надтай зугаалж давхиж байх хооронд чинь мөнгө олоод байх юм байна та. Нэг нь өдөрт хичнээн орлого оруулдгийг хэлэхдэж амнаас гарамгүй санагдах юм байна шүү. Тэр хоёр замаас гарч 140 га газарт орох орцыг хаалсан гулд модны дэргэд очтол түрүүчээ морин тэрэгний хүн дуудаж даллахад мордынхаа амийг татан зогсов. Морин тэрэгч хажууд нь зэрэгцэн ирээд ухаан морь маань нэг юмнаас үргэж хазаж хайрч тонгочоод их догшрлоо шүү. Тэргээ хөглөөж хамаг сур таслаад болдыг хазаж дийзэн жинэ махын авч тонгочиж байж адаг сүлд нь хойд нэг хөлөө хугалчихлаа. 15 минутын дотор морь ийм гай тарихыг наасан тач үзээгүй гэлээ. Хөлөө үнэхээр хугалцгаа юу гэж би ширэм асуу. Тийм ээ. За яа гэх. Тэргээ булгаад өөр жүвшээнд очиж Б1 авч хөдлөөрэй. Хашаанд байгаа бах. Ширүүлж болохгүй гэж Мефист хэлээрэй. Сэмэс Винтовын аваараа цаадах чинь Б. Та ухаан морь арчлаарай. Надад заавалга.
Яагаад Мэпис тантай хамт явж Бэнийг авчирдаггүй вэ? Тэгсэн бол их цаг хэмнэх байлаа. Намаа ганцаараа олоод ирч чадна хаа гэж бодоод өөрөө үлдэж миний эрхийг хүлээж байгаа. Одоохондоо ажилгүй сууж байгаа гэсэн үг байх нэ. За та түргэлдээ гэж хэлв. Цааш явахдаа Бэл Саксонд ингэж л ажиллаж байгаа улс та. Ямар ч ухаан самбаа гэж байхгүй. Нэг нь өөрөө явах ёстой юмдаа нөгөөгөө явуулчихад дими илгээ тэврээд хүлээж суух. Өдөрт $2 хөлс авах мөртөө ингэж байх гэжтэй гэж уцаарлан өглөв. Огас толгой нь $2 үнэтэй юм чинь. Чи $2 ямар юм авна гэж бодоо? Гэж Саксон учирлав. Нэрээ ч тийм юм да. Толгой нь эннээсээ дөнгөр байсан бол босод илүү ухаалаг хүмүүсийн адил хоттол байх байсан биз? Гэвч ухаалаг хүмүүс гэдэгч амар тэнэг толгойнууд шүү дээ. Өдөө тосгонд ямар их бололцоо байдгийг ч ойлгохгүй. Тэрнээс биш хотод юундаа хорогдох вүлээ дээ гэж Бэл хэлв. Бэл морноос бууж хаалт модыг авч мордо дотгош нь оруулснаа нөгөө хаалтаа дахин байранд нь болгов. Энэ газрыг худалдаж аваад энд хаалгаа хийн. Үнэ олохоо л олно. Энэ бол ялимгүй юм. Гэвч иймэрхүү 1000 түмэн ялимгүй юмнаас л жинхэнэ аж ахуй бүрэлдэнэ. Би урд иймэрхүү юм ер боддоггүй байсан. Харин Оклендоос зайлсан цагаас хойш л овоо ухаан сууж эхэлсэн юм шүү. Сан Леандрогийн Португал хүмүүс миний нүдийг олон юмд нээж өгсөн. Тэрнээс өмнө би юу ч мэддэггүй байж. Хэмээн Бэл сэтгэл нэлээд хангалуун байдалтайгаар сүрс алдан байж хэлв. Манай хоёр өвсөнд хараахан хадаж амжаагүй байгаа 3 талбай хамгийн доод талынхыг нь дүгрэн явж үзв. Бэл малын хөлд гიშгэгдсэн талбай, ундуу сундуу улсан муу хашаа энтрийг нь хараад илт үл тоомсролн зааж явлаа. Элэнц холонцынхан аргаас салаагүйгээс л энэ шүү дээ. Ургацынх нь байж байгаа царайг зайлуул та. Газар хагалчихсан царай гинэ. Мал нь үйлдвэр муутай, үр тариа нүгдгүй. Мөн ч л оймол аж ахуй юм да. Шэвэн энэ газрыг 8 жил эдлэхдээ ганц ч удаа өнжөөсөнгүй, бордоо хэргэлсэнгүй. Харин ургац хураасны дараа малаал оруулж байсан юм байх гэж доктор хэлв. Цааш явхад ойн аглагт бэлтсэн үхэр сүрэг тааралдав. Саксо чи тэр эр өхрийг хардаа новшгэж хэлэхэд багтана. Иймэрхүү амтныг тэжээхийг хуулиар хориглол таарна. Шэвэн шавраас олсон бүх орлогыг даатгалын хөлсөнд өгчдөг болохоор яаж өөдлөх вүлээ? Газраас ашиг олох ухаанаа олохгүй байгаа хүү юм. Ухаалаг самбаатай хүн бол жишээ нь энэ хэсэг газраас хөрзөөрэ хэд гэж гэхтэл $1 олон шүү дээ. Аж ахуйг яаж хөтөлдгийг би үзүүлээд өгөх юмсан гэж ярина. Тэр хоёрыг тэндээсээ өнгөрч явтал тэртэй хол том гихчин шаварж өвчээ харагдав. Манер цаг тухайд нь дээвэрлэхэд хэдэн $1 харамлаагүй бол хэдэн $100 хэмнэх байжтэй. За энэ ч яах вэ? Худалдаж авлаа гэхэд засвар хийх гэж зардал гаргахгүй. Хамгийн гол нь энд ус элбэгтэй юм. Глен Эйленч томорч усаар дутагдах дээр хөрвөл намайг царайчлах болно шүү дээ. Бэл энэ хавийн газрыг 5 хуруу шиг мэдэх тул замаа товчилж модон дотор малын хөлийн чимээр яв. Өмнө нь хориотхон алхмын зайд гинт нэг үнэг харагдсанд хоёр жолоогоо дотн зог тусав. Тэр амтан манай хоёрыг хагас минут хэртэй гялгархан жартгар нүдэрээ ажиж үл таних амттын үнэрийг авч соргох хоншороо ятуулзуулж байснаа чив чимээгүй годгосгийн хажуу тийш үсрэн модны завсраггүй алга болов. Сөрхийн ханчин гайхал да гэж Бэл чангаар хэлв. Тэр хоёр гэрвшиг голдод өгч очоод ойн урт нарийнхан цагаалчинд гарахад тэг дунд нь цөөрмийн ус мэлсхийн харагдлаа. Энэ бол Глен Эйлен усаар гачигдах үед байгалаас заяасан усны сан. Цөөрмийн цаа талыг нь хараач. Тэнд далан босгоход даанч зовлонгүй дээ. Усын хаашин ч татсан боломжтой. Энэ хөндөд усыг алт шиг үнэлэх цаг нэг их удахгүй ирэндээ. Харин эндхийн эргүү маанаг нойрны ногоон тулам ангааж алхаас нь новшнууд л чих байвчдүлий нүд байвч сохор амтд болохоор юу ч ойлгохгүй байгаа юм. Сосолитоогоос нааш нь цахилгаан галт тэрэг явдаг болгох. Бас наана хөндөрөө салаа зам тавих гэж одоо инженерүүд судалгаа шинжилгээ хийж байгаа гэж Бэл ярьлаа. Тэгээд хоёул гэрвшүү мөрний хавцлын захад хурч очин имэйл дээрээ аргаж суугаад их зуруудан шилмүст ойн дундуур явсаар өвсөн нургаж баг эдгэрсэн жимээр орлоо. Энэ жим бүр 50-аад оны үеэр гарсан юм билээ. Явж байгаа санаандгүй тааралцсан юмдаг. Өчигдөр Поптой уулзаад асуухад өөрөө энд төрсөн нутгийн хүн болохоор андахгүй байна лээ.
Энд алттай гэж дуулаад Петаломоос ирдэг байсан алт хайгч хүмүүс энэ жимийг гаргасан гинлээ. Мөнгөний зах дээрээс алтны шин орд гарч гин гэсэн цуурхал тархахад худал үгэнд итгэсэн олон мянган хүн наашаа цувсан байж. Зассан талбар хуучин хожуулууд харагдаж байна. Зассан талбай уг нь нэлээд том байсан боловч мөрний усан давтаад мэдгэтгэн бараг болжээ. Бэл Попын ярих нь энд хүн амны хэрэг хэд гарсан тэрч бөөхөл хүн цаазлах явдалж гарсан гэж байна лээ. Тэр хоёр үзэгдэхтэй өгөөтэй нарийнхан замаар явхдаа мордийнхоо дэлнээс зуурч болгоомжтоос ажилсаар хавцлаас гарч тэртээ харагдах толгодын зүг ойн төглийн дундуур орж явлаа. Саксон чи дандаа үцгэлэнтэй сайхан газар ирдэг шүү дээ. Би чамд ухаан алдмаар сайхан газар үзүүлье. Бөө яар энэ төглөөс мултрах хэрэгтэй. Мансанитийн битүү шугуугаас мултрамагц Саксон урд огт үзээгүй хосгүй үцгэлэнтэй хэсгэн газрыг олж харлаа. Үзэгдэх төдийн нарийнхан жим нь авраг том секвой царс модны сүүдэр ойн зөөлөн хөрст газар дээр буусан сүүдэр мэт улаартасхийн зурахажээ. Энэ газрын бүхий л төрлийн мод мөлхтөг ургамал өвөр хоорондоо хэлэлцэн тохироод агаар тэнгэрт нийлж хуралдсан мэт сүлжилджээ. Агч, мадрааниу, инжир, бараан өнгөтэй сүрлэг царс бүгд зэрлэг усан үзмийн мөчр оронгонд хучигдж хөлөгдсөн мэт агаад оронгоны мөрөө сэрэ мөчрөд мод-мотыг дамжин асчээ. Асар том ой модны дундуур жирэлзэг урсах горхины эрэг хөвд замхтай харагдахыг Саксон хажаад биелдэн хэлв. Ойн гүнд энэ том сэхэвч энэ оргинох байрыг бий болгох гэж уулын бэл зориуд хумирсан юм уу гэж бодмоор байлаа. Хөл торох хөрсний ус пол хий. Өргөн мөчөрт ой модын хоорондоор үл үзэгдэх булаг шоржгон орсон. Хаашаач харсан дур сэтгэл булаан үцгэлэнт газар байна. Залуу секвой моднууд өмхөрч унсан аварга өтгсүүдийн хажууд чимээ аниргүй дүнсийж жигдгэн зогсжээ. Өгөрч унсан модны гол нь морины хүзүүгээр татан бүдүүн агаад хөвдөнд баригджээ. Бас 15 минут хэртэ болсон хойно манай хоёр модод 3 толгой хүрдэг нэг нарийнхан хавцлын амсар дээр бууж мордон уяв. Модны мөчрийн завсар харагдах хазаасан гацуурын оройг биел зааж өнөөх чинь яг тэрний дор шүү дээ. Хоёулаа горхины гулдралаар өксөхгүй болохгүй. Горх хөндлөн гулд гарсан бугын мөр олон үзэгдэвч энд ямар ч зам чинь байхгүй. Хөлчин орох байхдаа яанда гэлээ. Саксон баяртайгаар цангин инех бөгөөд биелдэ аль бол хойр явах гэж устай газраар шалпал хийлгэн алхаж нойтон хальтрагаатай хөрснөөс гар хөлөөрөө зурж арай ядан тогтож явсаар унанг модноос барьж авлаа. Энтхийн ууланд хад хясаатай гулдрал ер байхгүй. Тийм учраас голын ус улам гүнзгийрж эргэн идэгдэж жигтэйхэн эксэрч байгаад норно. Цаашлах тусам энэ хавцал улам нарийсаж газрын амт цав шиг болно. Харин аймаар гүнзгий. Гатлаад гарахад хүүхдийн тоглоом гэсэн үг. Харин хальтраад хөл алдвал өнгөрөн шүү гэж биел хэлв. Өксөхөд улам хэцүү болж байна. Нарийнхан цав тааралдахад зогсохоос өөр аргагүй болно. Наана хүлээж байгаарай гэд биел бутан дотор орлоо. Модны мөчр чадвад гих чимээ тасарсан хойно Саксон 10 минут болоод биелийн хойноос явлаа. Горхины гулдралаар нь явах боломжгүй болоход Саксон модны ногоо мөчр өнгийсэн эгц налуугийн дагуух жимээр орж явахдаа буугын жим гэдгийг лавта мэдлээ. Хавцлын цаа талын ирмэг дээр ургасан гацуурын навч мөчр тэртээ дээр харагдана. Явсаар тунгалахын устай цөөрмийн шаварлаг газар гарч очлоо. Цөөрм газрын хөрс халцрах үеэр саяхан тогтсон бололтой. Хан мэт ихц цагаан эрэг байхыг үзээд өнөөх цагаан зурвас шиг харагдсан юм маань энэ байж шүү гэж Саксон ойлгоод биелийг нүд хисвүүлэн хайв. Биел цаанаас нь эсгэрэхэд Саксон үлийн харлаа. Биел Саксоноос 200 тал алхам хэртэ өндөрт нөгөө ихц цагаан хан мэт эргийн дээр модны голоос барьсан зогсож харагдав. Хазгай гацуур хажууханд нь үзэгдэнэ. Эндээс чиний нугын жижигхэн бэлчээр харагдаж байна. Энэ их зэрэг ганцхан тэндээс л харагддаг болохоор энд хүн ерөөс ирээгүй юм байна. Чи л хамгийн анх олж харсан байж шүү. Наана байж байгаараа одоохон бууж очиод ярьж өгье. Урд зориг хөрдгөө байж гэж биел хашгирлаа. Үннийг мэдхэд нэг их төвөггүй байлаа. Энэ бол тоосгоны үйлдвэрт хэрэгтэй өнөөх чухал шавар болохыг Саксон ухаарлаа. Биел халцгаагаас дөлж
Хавцлын эрг дагуу мод дамжин шатаар явах хэдэл урууд нь твхийн өсөрч дэрэгдэн ирмэгцээ их л баяртайгаар гайхалтай энэ эрдэн хэн ч олохгүй газар 4 дохой гүн хөрсөн дор нуугдж чи бид хоёрын эрхийг л хүлээж байсан байна. Бодоод үзэлтэй. Эрэгтэй минь зэрэг чи бид хоёрт харагдах гэж хөрснийхөө хэсэгний хуу татсан байна шүү дээ гэж баяртайгаар хэлв. Чухам тийм шавар нь муу юм болов уу гэж сагсан зориг муутай хэлв. Яг муу. Сүүлийн үед би ийм шавартай бишгүй ноцолдсон болохоор одоо хав харанхуйдч танихаар болсон. Хуруугаараа чимхэж аваад нухалж үзэлтэй. Ингиж тэргэнд ачаастай пүргэж хамар амар зөндөө орж байсан болохоор өнрийг нь ч андахгүй болж. Жаргах цаг ирнэ гихчээр чи бит хоёрын ээлж ирнэ. Сарны хөндөд ирсээр чи бит хоёр яаж аж төрөй дөө гэж явсан. Одоо яс амрах цаг ирэх болол та. Энэ газар манайх болоогүй байгаа шүү дээ. Би эндээс шууд пен дээр давхиж очиод худалдаж авах эрхийн гэрээ байгуулчихъя. Худалдах гэрээний бичиг боловсруулах хооронд мөнгө олъё. Го юмгээс дахин $400 зээлье. Морь тэргүүдээ хаазал хаати ер нь ганц зоосч хөрөх хүнтэй юм бүхнээ зараад мөнгөтэй болно. Тэгэд гэрээнийхээ бичгийг даатгалынх нь хамт аваад хил ярдтай тооцоо хийж дуусгана. Тэгсэн цагт ядаж зөх юмгүй амархан болно. Шаварныхаа нэг ярдыг 20 центээр юм уу илүүгээр ч магадгүй өгөхөөр тооцооны үйлдвэртэй гэрээ байгуулна. Цаадуулчин шавар үзээд хөлн газар хүрэхгүй баярлна. Нэгэнт нуранганд байгаа учраас өрөмдлөгийн ажилж орохгүй хөрсний шавар бүхэлдээ 200 алхам газар байна. Малтаад л авах болцоотой юм. Энэ хэдэн толгод нэлен хүйтэй шавартай. Нэмгийн шорон хөрсөний хуулахтал гарч ирнэ. Шаврыг авч эхлэхээр энэ сайхан хавцал юу болдог бол гэж сагсан эмээсээ янзтай хэлв. Дажгүй толгодол хэлмэгдэн. Цаа талаас нь зам орж ирнэ. Эндээс шавны уурхай хүртэл хагас бээрээс илүү холгүй. Замын засаа тээврийн хөлсөө нэмнэ. Эсвэл үйлдвэрийнхэн өөрснөө засах юм байгаа биз? Би ч одоогийнхоо хөлсийг л авах болно. Эхний минутаас эхлэн яар тутмаас 20 цент цэвэр алтан орлого надад орно шүү дээ. Харин морд нэмж авах хэрэгтэй. Энэ хэд мань хүрэлцэхгүй. Хоёул хөдлөлтсөн явж устаа цөөрмийн дэргэд очиж суугаад нээж олсон юмныхаа талаар наривчлан ярилцлаа. Би л хэсэг дуугүй байснаа. Сагсан өнөөх хадлан дуусах цагт гэдэг дууга дуулж өгөөч гэв. Дуулахын сонсоод анх чи бит хоёр зугаалж яваад галт тэргээр буцаж явахдаа чи энэ дууг дуулж өгч билээ. Анх танилцсан өдрөө тэгэхэд чамд ямар санагдсан? Одооных шиг л миний заяаны хань юмтаа гэж бодож байсан. Анхны вальс хийгээд шууд ингэж бодсон юмдаг. Харин чи тэгэхэд юу гэж бодсон б? Чамайг надтай танилцуулахад миний гарыг атгахад чинь л заяаны хүн маань энэ биш байгаатай гэж бодогдоод тааж ядаж байсан шүү. Яг л тэгж бодсон юмдаг. Тэгвэл чамд би аятайхан санагдсан байж таарах нэ. Миний нүдэр нь андуурдгүй юм шүү. Би л ярианыхаа сэдвийг өөрчилж марцснаас өвөл ажил төрлөө жин там болгочихсон хойно хоёулаа кармел орвол яасан юм. Өвөл болоход ногооны ажил намтна. Өөрийнхөө оронд нэг туслагчаа сайн заавардаад орхичихна. Ингэж ярихт нь сагсан огт баярлсангууд биел гайхаж явмааргүй байна уу гэж яран асуув. Сагсан доош харж төгдөрсгэн. Өчигдөр би чамаас асуулгүй нэг юм хийчихсэн биел минь. Биел юу гэхийн дуугүй хүлээ. Сагсан зовинсан янзтай Томд захаа битсэн гэв. Биел юу ч хэлж чадсангүй чимээгүй л хүлээлээ. Миний хуучин өхгийг ирүүлээч гэж битсэн. Яагаад ээж минь өхөг Оклендоос явхахаа өмнө чи бит хоёр тэднийд орхисон шүү дээ. Бэлийн дотор онгойж юу юм болоо л гэж айлаа шүү. Тэр авдар чи бит хоёрт хизээд хэрэгтэй. Тийм ээ. Нааш нь ирүүлэхээр зардал нь сүрүүлэхээр юм биш үз гэвэл сагсан. Тэнийг минь юу ярина вэ? Авдар дотор юу байгааг санахгүй байна гэж юу гэлээ. Бэл толгоос өгсөрөхөд сагсан сонсдох төдий нам дуугаар сүрс алдаж нялх хөөхтөд хэрэгтэй юм бүхэн биш шүү дээ гэв. Тийм үү? Тийм. Нэрнэ. Сагсан толгой тохих бөгөөд хацарнуулаа. Сагсан би хичнээн их хүсдэг байсан гэж бодно. Энэ хорвоод хамгийн их хүссэн болсон юм минь шүү дээ. Энэ дэрсэн цагаасаа хойш дандаа л боддог байсан юм. Гэвч би баахан бүтэлгүй юм хийч амьдралд маанч элдвийн муу юм тохиолдож байсан болохоор чамаасаа гуйх нь байтугай. Өгч цухилгах зориг хөрөхгүй байлаа. Гэсэн ч хүсдэг.
их хүсдэг байсан юм шүү. Одоо би чамаага улам ихээр хайрлах болно гэж Билл хоолой чичрүүлэн хэлээд нүдэнд нь нулимс хурахыг сагсан анх удаага үзлээ. Билл түүнийгэн тэрхэд цөөрмийн дэргэд гүн хавцлын дотор намгүн байв. Билл уруулт нь хуруугаан хөрөхийг сагсан гинт мэдэрч гарынх нь аяар толгоогоо өөд болголоо. Тэртээ дээр харагдах уулын бэлдэх багширсан модны өтгөн навч мөчрийн завсраар марал бидэрт буг манайх хоёрыг ажиглан зогсохав. Зохиолыг бичсэн Жек Лондон, орос хэлнээс орчуулсан Дандан Доржийн Ламжив, зохиолыг уншсан Ойдвин Батсүх.